худалдан авалт хийхдээ хизээш мөнгө төлдөггүй. Түүний нус нөрдөөлүүл анзаардаг хөнгөлтийн купонууд. Ингээд Мишель тооцоо хийх бүртээ ганц $1 төлдөггүй. Тэр бол хөнгөлөлт хэллэг салбарын дээцэгт нь хүрсэн хүн. Дараа нь тэр вебсайт нээж купонуудыг талуу нэрэн борлуулж эхэллээ. Бодлого Мишель болон хүснээр сая $1 ашиг болжээ. Тэднийг мөнгөөр дүрсэн байв. Их л аз жаргалтайгаар унтас ирдэг болжээ. Купонуудын хэмжээгээр зах зээлд орж ирснээр супермаркетуудын өдрлөгөөс сэжиг авч эхлэв. Нэг сарын дотор ихэд тэдний дэлгүүр 20,000 купон хүлээн авсан нь өмнөх нэг жилийн хэмжээнээс давсан байлаа. Тэрч байтугай сүүлийн 10 хоногийн турш касс зөвхөн хөнгөлтийн купон л хүлээн авч байлаа. Менежер томоо купон ашигласан үйлчлүүлэгчдээс амлаж тэдний тайлбараас купон зардаг вебсайтыг олж мэдэв. Тэр банктай холбогдож Мишелийн дансыг зарцаалаа. Энэ нь Мишель болон хүслэнг том зочрол оруулав. Тэдний хэдэн сая $-ыг тэнд хадгалж байсан шүү дээ. Өөрсдийн босгосон бизнесээ сөрүүлэхийн тулд тэд маш сайн хакер хүсэж асуудлаа зохицуулахар болов. Хакер ихний ээлжинд тэдний дансыг сэргээж найзынхан бараа сурталчилж буй бичлэгийг нь устгав. Дараа нь вебсайтын хаягийг далдаж дансан дах мөнгийг нь хэд хэдэн банк руу хуваан шилжүүлв. Иймэрхүү хакерын тусламжтайгаар тэд дахиж баригдах аюулгүй боллоо. Хагас жил хүлээгээд бизнесээ өргөжлүүлэх боломжтой болов. Мэдээж хакер 10% нь авахар тохиров. Технологийн тусламжтай болсноор Мишель купонуудаа гадаадын зах зээлд борлуулж эхлэв. Үйлчлүүлэгчид огт мөнгө төлөхгүйгээр купонуудыг ашиглан худалдан авалт хийх боломжтой болж энэ нь кассчийн толгойн өвчин болж байлаа. 6 сарын дотор гэхэд Мишель хаус худалдан авч үнэгээ компанийн офис болгон ашиглав. Дараа нь хурамч үнэмлэх ашиглан мөнгө хурааж эхэллээ. Гэвч иймэрхүү мөнгөийг яаж хулгайсныг болох вэ? Тэрээр дансдаг мөнгөөрөө үнэтэй бараа авч дараа нь дамлан зарах замаар мөнгөө цэвэрлэх боломжтой гэж бодов. Гэхдээ яг юу худалдаж авахаа мэдэхгүй байлаа. Үүний нөхрөөсөө асуухад би л тансаг экспорт машин аван гэж тэр хариулав. Ингээд Мишель хэд хэдэн тансаг машин худалдан авлаа. Цаашлаад нэг нь агуулгавч тэнд үнэтэй бараагаа хадгалах болов. Энэ үеэр дэлгүүрийн удирдлагууд тэдгээр купонууд гарцаагүй шуудангаар ирээд байгааг анзаараад цагдаагийн газар танд нь тусламж хүслээ. Цагдаа нар мөрдөн шалгаж маш шуурхай купон илгээж буй газрын их сурвалжийг олж тогтов. Харин өнөөдөр хакер тэдний их хэмжээний машин худалдан авсныг сонсоод ихэд урлав. Түүний мөнгө байршуулсан бүх компаниуд дөнгөж байгуулагдсан ба мөнгө угаасаа л хуулиасных байжээ. Тэд ингэснээр харин ч мөнгөө хуулбас болгочихов. Учир нь цагдаа нар аль хэдийн том хамтран хэвлэг үйлдвэрийн мөрдөн байцаалыг эхлүүлжээ. Дараа нь супермаркетууд явж сэжигтэй хүмүүсээс байцаал авсан бөгөөд эцэс нь кассын залуугаас Мишелийн талаарх чухал мэдээлэл олж авлаа. Касс Мишелийн нэгж удаа бэлэн мөнгөөр төлбөр гэж байгаагүй хэмээн мэдүүлэг өгөв. Тиймээс тэр бол гол сэжигтэн гэдэг нь тодорхой болов. Сэжиг авахлахгүй тул мөрдөгчд эхлээ шуудангийн газар зорчиж шалгалт хийв. Тэндээс тэд Мишелийн гэр түргэл хийдэг ажилтныг олж байцаас нь эцэс Мишелийн найзын тухай мэдээлэл олж авчээ. Дараа нь мөрдөгчд тэднийг сэм гүшгэж эцэст нь тэдний байршлыг олов. Энэ үед Мишель хүссэн хоёр аюул орж буйг огтон анзаарсангүй. Харин цагдаа нар ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байлаа.